Та бүх намайг ирээ. Би өнөөдөр нэг хүний хүсэлтээр энэ хүү бичлэгийг хийж байна. Тухайн хүн юу гэж асуусан юм бэ гэхээр энэ богд гэсэн үг ямар учир утгатай юм бэ гэж. За би өнөөдөр хүмүүсийн өгсөн зөвлөгөөний дагуу энэ хүү бичлэгийг хийж байна. Та бүхэнд ингээд ийм ойлгомжтой байхын тулд би энэ үг яриан дундаа 1 секундын ч гэдэг юм тийм 2 секундын ч гэдэг юм. Тийм ядаргаатай за авах хэрэгтэй юм л да. Эсвэл завсар тийм тэгвэл илүү ойлгомжтой болно шүү дээ гэж. Шууд ингээд шулганаад ингээд яриад иж болдгоо юм гинэ. За би бас нөгөө нэг юм англи хэл заасан гадаад багш нараас сурсан нэг зүйл байгаа. Үндсэн ярианда орохын тулд тухайн яриатай чинь холбоотой ямар нэгэн жижигхэн товчхон түүхийг ярьж эхлэеч. Хүмүүсийн анхаарлыг тэр ярианда татахын тулд тэгдэм гэсэн зөвлөгөө өгсөн байна. За тэгэхээр энэ богд гэсэн үгийг тайлбарлахын тулд ямар юм ярьж болох вэ гэхээр яг сая ангийнхаа охинтойгоо ингээд уулзаад пив уугасуулаа. Тэгээд сүүлдээ жоохон халахаараа миний нөхөр нэг муу халтар хүүхэнтэй яваад байна гэж гомдлож байна. Гомдлож байна л да. Би миний дотроо нөхөр их зантай дээд зэнданыч гэдэг юм уу баян айлын охин байсан ааш зан нь хэвээрэл байх шүү дээ гэж бодож байна. Гаднаа бол чи одоо ингээд тэр нөхөр захирлынхаа хид хүүхдийг гаргацсан өөрийг чинь тижээдэг бүх юмор хангадаг удахгүй хүүхдүүд чинь одоо их сургуульд ороод өшөөж мөнгө хэрэгтэй болно. Тэгээд ерөнхийдөө бол энэ дээр ямар нэгэн хэрүүл хийгээд тэмцээд хэрэг байхгүй шүү дээ. Одоо хамаг сайхан тийм үү бага залуунасаа хамтдаа өнгөрүүлсэн энэ хүнтэйгэл хүнээсээ салалгүй эцсийн хүртэл одоо юу гэдгийг хамт явах хэрэгтэй штэ. Одоо ингээд нөгөө нөхөртөөгөө ингэж ойртох нөгөө нэг секс драйв буюу секс хийх хүсэл ер нь хэр бэдэм бэ? Тийм хүсэл байхгүй бол одоо нөхөр чинь ямар нэгэн арга зам хайж байгаа л байхгүй юу да. Тэгэл болчих штэ энэ төр гинэ. Гэхгүй би тэгэхгүй. Тэгэхээр тэр болохгүй тэр гинэ тийм. За яг тэр ч яг. Тэгэхээр тэр нөхөр нь бохога хайгаад яваад байгаа юм. Бохога. За бохога гэсэн санскрит үг нь хоёр утгатай. Нэг нь баялаг. Тэр эрэгтэй хүн баялаг хайгаад явж байна уу?
нэг талаас тийм. Гоо сайхан гэдэг бол баялаг юм. Эртнээс л тийм байсан. Манай ангийн охин намайг биш, баян айлын баян залууг компани захирал болохгүй мэддэхгүй байсан. Тэр хүнийг сонгосон. Тэр хүнийг одоо компани захирал болоод баян явна гэдгийг яаж мэдсэн бэ гэвэл мэдгүй ухаантай байсан юм байл үү дээ. Тийм эсвэл тэр залуу мөнгөтэй баян айл гэдгийг мэдээж ч юм уу тэгээд одоо юу гэдгийг суусан ч юм. Тийм. Тэгэхээр тэр одоо гоо сайхан нь алдагдаад суугаа ажил хийдэг тарган болчихсон ангийн охин маань залуудаа гой сайхан буюу баялаг байсан. Гоо сайхны баялагтай байсан. Тэр баялгаа ашиглаад тэр залууг татаж авсан ч гэдэг юм. Тэ? За, хоёрдугаар утга нь болохоор бохога гэдэг нь таашаал гэсэн үг. Одоо дур хүсэл таашаал. За. Тэгэхээр энэ бохога гэсэн юмны дараа өгөх буюу да залгачаа. Бохого да буюу богдоо болчихоо. Тэгэхээр богд гэсэн хүн нь баялаг өгөгч, таашаал жаргалыг өгөгч гэсэн утгатай байдаг. За, бидний монголчуудын дунд notion буюу нэг тийм ойлголт үлддэг. Ойлголт. Яг нэг ой санамж биш. Ойлголт. Нэг тойм зүйл. Чингис хаан энэ туулын хар шугуй гэсэн газар нутгийг эзлээд нутгийн хүмүүс нь энэ уртлын уула богд уул гээд шүтдэг болохыг мэдээд дархан цаастай газар гэж зарласан гэсэн түүх гэхээсээ илүү тийм яриа байгаа. Тийм үү? Эсвэл энэ түүх юм болов би одоо юу гэдгийг бичсэн тэмдэглэснийг хараагүй байна л да. За, өөр ойлголт бол Чингис хаан энэ туулын хар шугуй буюу Улаанбаатар хот байгаа энэ газар нутгийг эзлээд нутгийн хүмүүс буюу одоо төв халах гэдэг шиг хэрээдүүд Христийн шашинтай байсан гэх хэрээдүүдийг эзлээд бохогда буюу богд гэсэн одоо нэрийг авсан. За, тэгэхээр ойролцоо хин Христийн шашинтай юм бэ гэхээр Оросууд урд нь энэ Сартуулын хонин бөө гэж нэрлэгдэж байсан шашин. Одоо тэр ойролт орнод Сартуулаас орж ирсэн. Тэгээд тэдний хувьд болохоор тэр Есүс нь хонь хурга твэрсэн байдаг ч юм уу, эсвэл хонь хурганы бэлэгдэлтэй байдаг ч юм уу. Тэрнээс нь болоод Сартуулын хонин бөө та нар чинь яагаад энэ Сартуулын хонин бөөд мөргөөд байгаа юм бэ гэж Чингис хаан жоохон ууртай байсан ч гэдэг юм те. Тэгэхээр Чингис хаан ямар нэгэн байдлаар Христийн шашныг эсэргүүцдэг хүн байсан эсвэл тэр хүнийг ерөнхийдөө энэ тал нутгаар дарамтлаад тэр хүн ингээд дайтаад байгаа нөхдүүд нь болохоор нэг бол Христийн шашинтай хүмүүс байсан гэх гээд байгаа. Найманчууд, хэрээдүүд, магадгүй татарууд ямар ч бурхан шашинтай байсан юм блэ бүүмэд. Тэгээд энэ бурханыхаа нэрийг бариад намайг дээрлэх гээд байна, доромжлох гээд байна гэсэн маягаар тэмцэж явсан юм шиг байдаг. За, тэгэхээр Чингис хаан
богд гэсэн одоо титул буюу нэрийг зүүх болсон. Энийг болохоор орсоор уншид болно. Хэгийн нэхэх уншихгүй боожида. Өөрөөр хэлбэл омгийн ахлагч эсвэл удирдагч гэсэн утгатай үг боожид гэдэг нь. Жишээ нь Сталин вождь народа тэ ард түмний удирдагч эцэг гэсэн маягаар явдаг боожид. Гэтэл чин энэ миний яриагаар бол миний ингээд бичиж байгаа яриагаар бохога гэдэг нь газар юм байна. Яагаад газар юм бэ гэхээр тэр таашаал баялагийг хаанаас авах гээд байгаа юм бэ? Газраас авна. Мэдээж газраас авна. Тэгээд тэр бог буюу бүр нойтон газраас авна. Хуурай газар юм ургахгүй. Нойтон чихтэй газар одоо юм ургаж байдаг. Энэ бог гэдэг нь болохоор орс хэлний вода гэдэгтэй ус гэдэг үгтэй холбоотой. Манайх тэр вода гэдгийг овда болгоод вег мушгин омда болно. Өөрөөр хэлбэл умда гэж ярина. Одоо унда гэж яриад байгаа нь буруу. Умда гэж ярина. Тэр уух юмыг уух усыг бид нэр умда гэдэг. Тэд нэр вода гэдэг. За нэг иймэрхүү баг. Ингэж удаан ярих нь хэр зөв байна вэ? Хүний зөвлгөөгөөр амьдрах бас тэнэг штэ. За гэтэл би өмнөх бичлэгтээ та бүхэнд далаа бол алта далан бол базчихсан шороо гэж газар шороо гэж хэлээгүй юм шиг байгаа юм мартчих. Тэгээд энэ далаа хий гэхээр дэлхий болж байгаа. Дэлхий бол ингээд аваад базаад ингэ тавьсан газар шорооны бөөгнөрл гэхэд байгаа. За Чингис хаанд Далай хаан богд гэсэн хоёр одоо нэр байдаг. Тэгээд Далай гэсэн үгийн төвдийн Далай лам аваад явсан. Богд гэсэн үгийг нь бидний энэ нутгийн индианууд буюу халах монголчууд ашиглаад өөрийнхөө шашны тэргүүнийг богд буюу аз жаргал таашаал баялагийг өгөгч гэж нэрлсэн байгаа юм. Гэтэл Далай лам богдын хооронд дайн дэгдэж дундуур нь нэг тийм бошготгээд нөхөр бүгээд алуулсан байдаг. Тийм үү? Тэгээд богд ялсан учраас Далай лам тэнгэрт халих үед манай богд тодруулъя. Хэрвээ манай богд тэнгэрт халих үед Далай лам тодруулъя гэсэн тийм гэрээ хийсэн гэсэн ойлголт байдаг. Манай улс сул дорой учраас энэ одоо юу гэдгийг уламжлал гэрээг биелүүлж чадахгүй байгаа юм. Хэрвээ төвдийн Далай лам нас барах үед манай богд дараагийн Далай ламыг тодруулах ёстой юм. Юуны төлөө ингэж дайцсан билээ гэж. За эсвэл бид
Энэ буддын шашин гэсэн юм болоод Христийн шашин гэдэг шиг Бурхны тухай ойлголтоо дахин сэргээх ёстой юм. Өөрөөр хэлбэл Бохогагийн тухай ойлголтоо дахин сэргээх ёстой юм. Энд байсан Христийн шашин яг нэг Христийн шашин биш шиг байдаг. Та нар нөгөө загалмайг нь үздсэн бах тийм үү? Нэг тийм загалмай зүгээд явдаг. Загалмайны голд заримдаа хас байдаг. Эсвэл зүгээр бөөрөнхийн тойргууд байдаг. Хас нь цахилгаан юм шиг байна, тийм үү? Дээр нь мод, доор нь газар, нэг талд нь гал, нөгөө талд нь ус байдаг. Тэгээд энэ 5 элементийг загалмай юм шиг болгоод зүгээд авч явдаг. Энэ болохоор нэгэн тийм пэгнизм буюу олон бурхантай тийм шашин байсан юм шиг байгаа юм. За энэ заавал одоо юу гэдгийг энтгэг санскрит үг юм уу гэхээр үгүй. Энэ бас монгол үг юм а. Энд яагаад таашаал болчдгийм бэ гэхээр Б А Х А гэж ярина. Баха хангах, бахар хах энтер гэдэг нь монгол үг. Бах гэсэн юм болохоор ямар нэгэн хэмжээтэй байх шиг байдаг. Өөрөөр хэлбэл Х О Би ямар нэгэн хувьтай тэр хувиа хангаж байгаа явдлыг баха хангах гэнэ. Би өнөөдөр баха хангалтал энэ бичлэгийг хийлээ. Өглөө босоод нэг бичлэг хийх юмсан гэсэн хүсэл байсан. Тэгээд тэр баха би хангалаа гэж, тэр хувиа би үйлдэлээ гэж ярих юм аа. Тэгэхээр хувийг өгөгч буюу баялагийг өгөгч, бахтал баяр энтриг өгөгч нь бохогда буюу богд гэсэн үг байд юм а. Энэхүү асуултыг асуусанд баярлалаа. Та бүхэн энэ бороо хуртай өдрөө сайхан багтай өнгөрүүлээрэй. Баярлалаа.